Окей. За сайн байна уу? За саналаа. Сайхан үлээ үл хавар үлж шít байна. Хавраж байна. Намарч чинь биш үү? Намар болсон билүү? Үлээ. 100 дуусаагүй байгаа юу? Намарч чинь үү. За. Сайхан намарч чинь үү? Гэртээ ажиллаа хийгээд сайхан. Гэртээ ажиллаа хийгээл ингээл гэрээсээ ч гарахаа боллоо шүү дээ. Одоо тэгээ байдлаа дасан зогсож байна уу? Одоо бараг игээд дасан зогсож шүү дээ. Одоо эх 7 хоногоос та вин энтер явна гэсэн чи яаж ажил руу явнаа гэж. Тэгэхээр сурч дээ. Гэртээ муудан сурч байгаа юм өглөө босоод. Окей. Дугаар урилгаар хүлцээ ирээд оролцож байгаад баярлалаа. Өөрсөнд баярлалаа. Хүлээж авч байгаад ч баярлалаа. Цаг үеийн байдлаас болоод одоо онлайн хийхээс боллоо тий. Харин тийм коронавигоос болоод чигт хоёр нэг нь винт нөгөөдг нь кремст ингээд хаашаачгүй наашаачгүй цаашаачгүй болсон тий. За энэ дугаарт нь одоо винээс биш өөр газараас оролцож байгаагаар онцлог. Анхны одоо өөр газараас оролцож байгаа хүн байна. За нэг аялаа яриагаа эхлэе. За тийч. Нөгөө юу ясаар юу хийдэг вэ? Яриагаа эхлэе. Би одоо бол энэ Wind нэг GIS Solutions гэдэг фирмад ажиллаж байгаа. Монголоор бол одоо яг програмчлалын чиглэлээр би өөрөө болохоор зэрэг энэхийн Виний их сургуулийн газар зүйн чиглэлээр сурч төгссөн. Саяхан өнгөрсөн 7 хоногт магистрийн ажлыг өгсөн байгаа. За баярлалаа. Зөндөө их удажээж арай гэж алтан гартлаас юу. GIS газар зүйн яг мэдээлэл зүйн системийн чиглэлээр би эхлээд бакалаврт орж эхэлж сурсан. GIS гэдэг нь юу гэсэн үг вэ гэх юм бол зэрэг би нэг та хадтай чамд зориулаад нэг презентацийн бэлдсэн маа. Онлайн явуулж байгаагаа ашиглаад тий. Тэрийг харин тий ашиглах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. За Geographic Information System гэдэг нь монголоор оглол зэрэг газар зүйн мэдээлэл зүйн систем гэсэн үг байгаа. Энэ юу ямар мэрэгжил вэ гэх юм бол зэрэг ер нь бол газар зүйн мэдээллийг боловсруулах, ашиглах тийм хооронд нь одоо нөгөө нэг харьцуулж ямар чиглэлээр яг ямар мэрэгчлэр одоо нөгөө нэг тэр мэдээллийг ашиглах талаар сурч судалдаг тийм чиглэл байгаа. Одоо бидний одоо амьдарч байгаа газар одоо яг энэ дэлхий дээр бүх одоо энэ мэдээллийг интернет мэдээлэл санд хурааж авахын тулд энэ олон янзын одоо нөгөө давхраг үүсгэж тэр мэдээллүүдийг хувь хувиар нь тусгаарлаж хадгалдаг. Тэгээд энэ хадгалсан мэдээллүүдийг хооронд нь харьцуулж холбож тэгж нөгөө нэг мэдээллийг боловсруулж цааш нь зарж болно. Тэгэхээр яг ямар учиртай юм гэхээр жишээлбэл би одоо яг бакалаврын ажлыг болоо зэрэг одоо яг энэ яасан бэ? Окей. Миний бакалаврын ажил гэх юм бол зэрэг би энэ одоо энэ 3D газрын одоо нөгөө нэг моделинг сансрын зурагнаас одоо нөгөө нэг тусгаарлаж авч боловсруулж ингэж бүтээж бакалаврын ажлыг хийсэн. Тэгээд үндсэн нөгөө нэг тэр үр дүн болохоор зэрэг ингэж харагддаг. Тэгэхээр одоо энэ зурагнаас одоо жишээлбэл тэр нөгөө нэг
одоо энэ зам нь хаана байна, байшингууд нь хаана байна, уул энэ ойн энэ хаана одоо нөгөө нэг ногоо могоогоо тарьж ийн тэр бүх мэдээллүүдийг одоо иймэрхүү юм 3D зураглалаас нөгөө нэг боловсруулж тусгаарлаж гаргаж авдаг байхгүй юу. Тэгээд тэгэж мэдээлэл гаргаж боловсруулж авсныхаа дараад нь тэр нөгөө нэг мэдээллийн санд тэр нөгөө нэг ямар байгууллагад цааш нь зархаас шалтгаалаад тэр нөгөө нэг тустай сан болгондоо цааш нь боловсруулж зардаг байхгүй юу. Тэгээ хамгийн гол нь би нөгөө нэг цаашаа нөгөө нэг магистрийнхаа ажлыг магистртаа цаашаа сурахдаа тэр мэдээллийг боловсруулах тэр одоо нөгөө нэг хэсгийг нь болохоор зэрэг back end гэдэг багхгүй юу. Тэгэхээр энэ back end дотроо болохоор зэрэг одоо тэр юунууд нь back end дотроо болохоор зэрэг одоо цаана тэр нөгөө нэг мэдээллийн сангуудын хооронд нь холбогддог сервер. Тэгээд мэдээллийн сангууд тэр мэдээллийн сангуудын хооронд нь холбогддог одоо нөгөө нэг янз бүрийн нөгөө программын хэлүүд байна шүү дээ. Тэр хэлийг сурж ээж энэ нөгөө нэг газар зүүн зургаасаа тэр нөгөө санд нь мэдээллүүдээ боловсруулж оруулдаг байсан байхгүй юу. Тэгээд магистрийн ажлыг болохоор зэрэг ягаад цаашлуулсан гэхлээр тэр нөгөө нэг мэдээллийг front end болгохын тулд одоо хүмүүст бусад одоо нөгөө нэг хүмүүстээ хүргэхийн тулд хамгийн хурдан хүргэх зам нь бол зэрэг интернеттэй. Интернетэд тэр мэдээллийг хүргэхийн тулд энэ 3 хэл заавал сурсан байх хэрэгтэй байхгүй юу? Одоо нэг HTML, CSS, JavaScript. Тэгээ энэ JavaScript ч юм болохоор зэрэг тэр мэдээллийн сангуудаас тэр тусгай мэдүүллүүдийг хооронд нь хүлээж авч, хооронд нь холбоод тэгээд энэ нөгөө нэг веб браузер одоо энэ Chrome, Google, одоо Mozilla ч юм уу тийм одоо нөгөө нэг мэдээллийг интернет түгээж хүргэж өгдөг байхгүй юу? Тэгээд энэ чиглэлээрээ би нөгөө нэг эхлээд практикум хийгээд одоо дадлага монголоор бол дадлага хийнэ гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд дадлага хийгээд программер нь бол одоо нөгөө нэг програмчилж сураад тэгээд энэ нөгөө нэг мэдээллүүдийг одоо нөгөө нэг интернет гар утсан дээрх тэр нөгөө нэг холбох тэр ажлуудыг төсөл одоогийн хийж байгаа ажил бол зэрэг манай байгууллагыг газар зүйн мэдээллийн одоо мэдээлэл зүүн одоо сангуудыг хариуцаж авсан байгууллага хоорондоо холбож биднэрт одоо веб анвендунг одоо нэг веб аппликейшн тийм програмчилж өгдөг байхгүй. Тэгээд миний нөгөө нэг магистрийн ажлын нэг нөгөө нэг одоо төсөл гэх юм бол зэрэг одоо Wien бүх байдаг одоо нөгөө нэг зүрхний нөгөө нэг өвчтөе хүмүүс байдаг шүү дээ. Бид нар ч одоо нөгөө нэг гудамжаар энэ төр явж байгаад ч юм уу нөгөө гинт нөгөө зүрх мөрхөн зогсох тохиолдолд нөгөө нэг гинтийн нөгөө нэг тусламж тусламжийн сав байдаг юм биш үү? Гудамж. Тэд нар нь хаана байна гэсэн тэр нөгөө нэг веб аппликейшн бичсэн байхгүй тэр чиглэлээр. Зөв. Тэр одоо юу гэсэн үг те хэр хүртээмжтэй байна, хэр хоорондоо зайтай байна ч гэдэг юм уу те тэр мэдээллийг харуулж судалсан гэсэн үг. Тий. Тэр нь болохоор зэрэг одоо ингэж харагдаж байна гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлбэл тий одоо харж бүр гайхаад ийм бас үгүй байх. Тий одоо жишээлбэл энэ одоо Wien-д би өөрийгөө хаана байна те энэ дээр тарах юм бол зэрэг өөрийгөө хаана байна гэдгийг харж болно. Би болохоор зэрэг одоо Кремстойгоо болохоор зэрэг Wien-ээс холдоо яваад өгч. Тэгээд одоо чиний байгаа газар чинь энэ юуны аппарат байхгүй гэсэн үг юм уу? Үгүй байгальтай нөгөө нэг би бол одоо энэ нөгөө нэг байгаа энэ мэдээлэл бол ганцхан нөгөө нэг Wien таан байна гэдгийг л харуулж байгаа тий веб анвендунг байхгүй юу? Одоо веб аппликейшн. Тэгэхээр чиний хийж байгаа магистрийн ажиллаж болохоор энэ яг газар зүйг юу энэ тэр зүрхний өвчтөе хүмүүсийг зүрхний юу лээ зүрх
Тийм. Хаач юм уу хурдан тусламж үзүүлдэг хайрцаг мөн үү? Тэрийг хэлээд. Тийм. Тэр чинь нөгөө нэг emergency case аахгүй юу? Байдаг юм билээ шүү дээ. Тийм. Тэрийг байгааг харуулж өгч ин тэгээд хангалттай байна уугүй юу гэдэг тухай юм уу? Яг юунд талаар? Тийм. Яг одоо нөгөө би өөрөө хаана явж байна те. Одоо нөгөө нэг миний одоо нэг миний одооны байдлаас байршлаас дараачийн тэр нөгөө нэг тэр emergency case хаана байна гэдгийг л олж харуулах тийм ан байна байхгүй юу. Одоо утсан дээрээсээ ч болоод харчж болно тий. Веб ан байна гэдэг чинь ганцхан нөгөө нэг компьютероос л орж харах application биш. Тэр чинь утснаасаа ч гэсэн хүртэл олоод харчж болох байхгүй юу. Тэгэхээр тэр веб аппликейшнийг хийсэн гэж юу? Тийм. Тэгэхээр тэр веб аппликейшн энэ саяны харуулсан веб аппликейшнийг би өөрөө програмчилж магистрийн ажлыг хийж өгч байгаа. За ямар нэртэй аппликейшн бэ? Тэгэхээр одоо сонирхч хүмүүс эсвэл зүрхний өвчтэй асуудалтай хүмүүс бол суулгаж болно гэсэн үг үстэй. Суулгаж болно гэсэн үг тийм. Суулгах шаардлага байхгүй. Тэр нь болохоор зэрэг тий шууд зүгээр одоо энэ нөгөө нэг энэ бол гэхдээ нөгөө жишээ төсөл болохоор зэрэг ганцхан винт тэр нь одоо emergency case хаана байна гэдгийг харуулна. Хэрвээ өөр байгууллага одоо Монголоос ч юм уу янз бүрийн байгууллагаас одоо нөгөө нэг энэ аппликейшнийг дахиад одоо манай төсөлд зориулж бичээд өгөөч гэх юм бол зэрэг манай байгууллага програмчилж өгдөг байхгүй тэрийг. Зөв. Тэгэхээр чиний яасан магистрийн ажлын яасан аппликейшн чи нэр нь юу лээ? Нэр нь болохоор зэрэг тийм emergency case Viana одоо нөгөө гэдэг нэртэй тийм. Одоо яг нөгөө нэг жинхэнэ нөгөө нэг утга нь гэх юм бол зэрэг одоо нөгөө нэг газар зүйн мэдээллийг тий яаж нөгөө нэг юм веб стандарт яаж энэ веб аппликейшнд хүргэх вэ гэсэн талаар магистрийн ажлыг бичсэн байхгүй. Одоо жишээлбэл тэр нөгөө нэг back end-аас нь ахуулаад front end хүртэл ямар нөгөө нэг алхам хийж ямар програм хийх орох уу те яг хэр их удаж ийн гэдэг талаар нь судалгаа бичиж тэрний талаар одоо энэ хийсэн төслийнхөө талаас нь шинжлэх ухааны нөгөө нэг үндэслэлтэй ажиллаа бичиж өгч дуусж байгаа байхгүй. Окей. За хийдэг ажил нь болохоор яг ийм тэр газар GIS гэдэг байгууллага тий газар зүйн мэдээллийг цуглуулах яах байгууллага гэхтэй тий манай байгууллага болохоор тий тэр одоо нөгөө нэг мэдээллийн сангуудыг яаж нөгөө нэг хооронд нь холбох уу яаж тэр байгаа одоо нөгөө нэг байгууллагууд одоо нөгөө нэг жишээлбэл автобусны байгууллага байлаа гэхэд те манай автобусны буудлуудыг хооронд нь яаж холбох уу хэдийн янзын одоо нөгөө нэг тийм одоо нөгөө автобусны чиглэл байна тэр хоорондоо холбогдож байна тэр талаар ийм веб аппликейшн хийгээд өгөөч гэх юм бол зэрэг манай байгууллага бүх одоо нөгөө нэг тэр мэдээллийг боловсруулахаас ахуулаад дуусталах тэр нөгөө нэг төслийг хариуцаж авч гүйцэтгэдэг тийм ажиллагаа. За бакалавраар за эхлээд хоёлаа ажилдаа яаж орсон тухайгаа практикум болохоор өөр газар хийж исэн гэсэн чинь практикум болохоор зэрэг өөр газар хийжсэн. Би бакалавраа дөнгөж төгсчөөд нөгөө нэг одоо машина тавих тий одоо гаражнууд хаана байна тэр талаар нөгөө нэг мэдээлэл одоо сансрын зурагаас тэр мэдээллүүдийг боловсруулдаг газар би эхлээд дадлж хийсэн байхгүй тийм тэндээс одоо нөгөө нэг яаж нөгөө газар зүйн мэдээллүүдийг яг тий нарийн хооронд нь боловсруулах уу нарийн хооронд нь холбох уу тэрийгэ хийж сурчаад тэгээд дараад нь дахиад нэг жил нэг одоо нөгөө нэг инженерийн газарт ажилласан байхгүй одоо жишээлбэл газар доорх усны шугамнууд, цахилгааны шугамнууд, тэдгээр мэдрээг шугамнуудыг яаж тавих уу тийм инженерийн байгууллагад ажиллаж агаад тэгээ ер нь бол би програмчлах л сонирхолтой юм. Өдөржингөө дандаа ганцхан шугам зураад ингээд газар зүй гэх юм надад уйдгартай. Ямар ч байсан зурсан мэдээлэл хүнд хүргэх
тэр л хамгийн сонирхолтой санагдсан. Тэгээд тэр чиглэлээр ажил хайгаад одоо энэ биенийхээ ажлыг олоод одоо энэ жил гарan ажиллаж байна. Ерөнхийдөө одоо яг газар зүйн юу мэдээллийн агуулгууд одоо 3 дахь газар ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тий, яг хөө эхнийх нь дадлага тэгээд дараагийнх нь болохоор зэрэг тий ганцхан тэр нөгөө нэг шугам зураал тий тэр төслийнх нь планыг гаргаж өгвөл төслийнх нь зураг шугамыг гаргаж өгвөл тэгэл дараад нь тэндээсээ за ер нь зурсан гаргасан тэр одоо нөгөө мэдээлэл газар зүйн зургуудыг яаж хүмүүст хүргэх үү те хамгийн хурдан хүргэх боломж нь бол интернет. Тэгээд би интернетд одоо нөгөө нэг зурсан мэдээллүүдээ яаж хүмүүст хүргэх үү тэр талаар ингээл цаашаа явсаар байгаа л. Тэгэл одоо тийм програмчлалдаг л хүн болчиход. Тэгэхээр програм 3-аас хамгийн доод 3 хэл шаардлагатай байгаа тийм. Хамгийн доод 3 хэл шаардлагатай яг үнэ. Зөв. Тэгээд бакалавр болохоор бол яг ерөнхийдөө газар зүй гэсэн л юу бах тийм. Бакалаврын хэл нь бакалавр бол бакалавртаа бол зэрэг яг одоо нөгөө нэг back end тэр нөгөө нэг мэдээллийн сангуудыг хэрэглэдэг одоо SQL, UTL, XML өөр хэлнүүд байдаг байхгүй одоо нөгөө нэг датабанк database хоорондоо бичдэг хэлүүд ондоо тий одоо энэ веб интернетийн холбдог интернетийн одоо интернет браузер ажилуулдаг хэл нь ондоо тий тэгэхээр одоо ингээл ер нь бол дуусахгүй шинжтэй байна шүү дээ. Тэгээд бакалавртаа болохоор миний асуух гээд байгаа зүйл болохоор бакалаврын хичээл бол ерөнхийдөө ерөнхий юм орчдөг баг тийм. Тэгээд магистрийн хичээл нь бол яг мэрэгчлээс одоо нөгөө танай салбар чинь надад хэлжсэн нөгөө салбараас юу яах та чиглэлээ сонгочдөг тийм. Магистрт яг үнэ. Тэгэхээр ямар чиглэлүүд байдгийг яагаад заавал энэ нөгөө веб анвендинг чиглэл рүү явцیں۔ Тэ бас хэрвээ яг газар зүйн чиглэлээр магистр сурах гэж сонирхолтой хүмүүс байвал ч юм уу тэ тэр талаараа. Яг үнэ. Яг нөгөө нэг бакалавр одоо жишээлбэл ганцхан газар зүйгээр эхлээд бакалаврын чиглэлээр дуусахын тулд эхлээд газар зүй гэдэг тэ энэ хэсэг чинь яг хэдийн одоо нөгөө нэг дөрвөн ширхэг одоо нөгөө нэг чухал хэсэг байдаг тий одоо нөгөө нэг газар зүй гэдэг чинь одоо нөгөө нэг нийгмийн одоо нөгөө нэг үндэслэлтэй улс төрийн үндэслэлтэй тий одоо тэгээд дээрэс нь яг тэр нөгөө нэг газар зүйн мэдээллийг яаж нөгөө нэг ашиглах яаж тэднийг одоо нөгөө нэг тэг зурх уу тэр талаар заадаг хамгийн тэгээд одоо энэ дөрвөн нөгөө нэг дөрвөн хэсгийнхаа энэ салбарынхаа яг нөгөө суурийг тавьж дуусчаад тэндээсээ ахуулаад одоо яг аль чиглэлээр би өөрөө явах сонирхолтойгоо өөрөө олж авч магистр эхэлдэг байхгүй юу газар зүй. Тэгэхээр бакалаврт ер нь бол юугаа тавьждаг юм бэ тий? Тий, ер нь сонирхлынхаа чиглэлээр эхлэлээ тавиал тэгэл тэнээсээ цааш нь яг магистртаа ч гэсэн орсон гэсэн тэгэл яг надтай одоо ингээд цуг төгсөөд ажилд орж байгаа хүүхдүүд гэх юм бол зарим нь одоо нөгөө нэг юу одоо нислэгийн тий одоо яг энэ тов атсуудаг одоо энэ агаарын нислэгийн чиглэлүүдийн замыг хариуцдаг хаагур яаж нисэх үү ямар нөгөө нэг security тэр нөгөө нэг онгоц нисч болохгүй газрууд энэ гэж байна шүү дээ одоо нөгөө цэргийн тэр талаар хариуцдаг эсвэл нөгөө нэг одоо энэ цахилгаан шугам энэ улс даяарх цахилгаан шугамыг хаана тавих уу хаанаас одоо нөгөө нэг тэр цахилгаан авч ийн энэ гэсэн тим юмудаа хариуцсан хүмүүс тэгэхээр нөгөө нэг чиглэлээр сурсан ч гэсэн дотроо ингээд салбарууд нь ингээд маш их олон янзын төрөл болоод ингээд явцдаг байхгүй. Тэгэхээр би болохоор зэрэг өөрөө ер нь ингээд харж байгаа. За газар зүй мэдээлэлтэй сонирхолтой аль ч чиглэлээр явж болно. Хамгийн гол нь тэр мэдээллийг яаж ашиглах уу, яаж боловсруулах уу тэр талаар л өөрийнхөө сонирхлыг олоод авчих юм бол тэгэл ер нь бол тэгэл альж байгууллагад ажиллах болчиход шүү дээ. Би хүртэл одоо ингээл ер нь бол яг одоо нөгөө нэг
магистраас, бакалавраас ингээд сурсан хичээлүүдийнхаа ер нь бол ажил дээр хэрэгжилж байгаа мэдээлэл гэх юм бол одоо нэг 5-аас 10% л хэрэгжилж байгаа. Тэрнээс ушил яг бусад тэр нөгөө нэг яг үндсэн хийж байгаа ажил болоо тэгэл ажил дээр гараад мэрэгчлэрээ яг ямар чиглэлээр хийх нь тэрнээс л шалтгаалсан ондоо. За юугаа бакалавр төгсөөд практик хийсэн шүү дээ. За ер нь практикум олоход ч юм уу дадлагынхаа юг олоход ч юм уу эсвэл одоо энэ ажлаа олоход бид тэр одоо асуудал байв эсвэл ер нь хэр урдан танай салбар эсвэл хурдцтай одоо ажил олддог салбар байна уу ямар салбар? Ер нь бол эхний үед бол аюу хэцүү байсан. Тэр чинь яг л нөгөө нэг адилхан хамгийн гол нь одоо нөгөө нэг газар ингээд ажилд орё гэж очихлоор чинь зэрэг яг надтай адилхан Австрид яг төрсөн хэл нь герман англи хэл нь надаас дээр ч юм уу тэгэл ер нь бол энд хийж хүмүүс тэгэл эндгийнхаа хүмүүсийг л авахыг бодно шүү дээ ер нь анх тэгээд дадлага эхлээд олдлоо би 3 сар хайсан. Яг өдөр шөнөгөө баг л улаанцаа. Тэгээд тэр дадлагыг олохын тулд тэр дадлага ажил дээр эхлэхийн тулд эхлээд 7 хоног шалгалт өгсөн. Тэгээ хамгийн гол нь тэр нөгөө нэг ямар database дээр ажиллаж чадчихээн тий. Өгсөн даалгаврыг цаг тухтан хүлээлгэж өгч чадчихээн үү? Хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ тий хоорондоо одоо нөгөө нэг ажиллаж чадчихээн үү? Тэрийг айгүй харж иж авсан. Тийм. Тэгээд 6 сар тэнд яг үнэхээр сто их юм сурсан да. Тийм. Тэгээд хэлсэн шүү дээ. Дадлага хийсэн газар ер нь чамайг аваад гэдэг сонирхолтой байсан. Гэхдээ чиний нөгөө шигээ. Тий нөгөө нэг цаанаас нөгөө нэг дадлага энд одоо нөгөө нэг одоо би чинь одоо ер нь бол одоо ингээл IT тийшээгээл явчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг одоо нөгөө нэг эмэгтэй хүн одоо яг програмчлалдаг одоо кодинг тийм хийх ер нь айгүй баг байдаг болохоор зэрэг эндхийн нөгөө нэг байгуул одоо нөгөө нэг улсаас нь тийм нөгөө нэг дадлага хийж байгаа тийм одоо IT чиглэлд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд зориулж тийм 6 сарын нөгөө нэг цалингийн улсаас төлөөд тэр дадлагыг хийсэн байхгүй. Тэгээ яг нөгөө нэг яг тэр нөгөө нэг миний ажилласан газар болохоор нөгөө стартап байсан болохоор зэрэг яг миний цалин ингээ өөр цааш нь өргөжлөлтөд төлөх нөгөө нэг боломж байгаагүй. Тэгэл чамайг явуулмааргүй л юм. Тэгэхээр бас энэ нөгөө улсаас тэр одоо юу гэдэг нөгөө дутагдж байгаа мэрэгжилтэнгээ ч юм уу эсвэл дутагдж байгаа яг нөгөө хүйсийн нөгөө ялгаатай байгаа зүйл дээр те нөгөө дутагдж байгаа юуных нь хүсийнх нь одоо төрлийн хүнийг ч гэдэг юм уу те. Улсын бодлого бас байд юм шиг байна тий. Тийм. Тэгээд дараад нь нөгөө нэг ярилцлага аван тэр нөгөө нэг улсын тэтгэлэг өгсөн сангаас нь 2-3 хүмүүс ирээ. За та яа сурсан тий яг хийсэн ажилдаа тий сэтгэл хангалуун байсан уу? Юм зааж үү? Энэ тэтгэлгээс танд одоо нөгөө авч үлдсэн юм байна уу гэл айгу яг асууж байгаа юм чинь тэгэхээр чинь би яг үнэхээр хэлсэн би их юм сурсан надад үнэхээр тус болсон тийм хин надад миний 6 сарын цалин төлөө тийм за энэ ажлыг ингээ хийгээ сураатгаа гэх тийм тийм асар хэрэгтэй юм юу бас хүн дутагдж байгаа мэрэгчлүүд нэг ер нь бол тийм тэгээ хамгийн гол нөгөө нэг онцгой юм гэх юм бол зэрэг одоо яг газар зүйн мэдээллийг яг нөгөө нэг интернетэд хүргэж өгөх бүх тэр нөгөө нэг боловсруулалтын тэр нөгөө алхмуудыг сураад авцсан мэдсэн яг тэрүүгээр тэр талаараа ажилладаг хүмүүс айгу ховор байдаг байхгүй одоохондоо. Тэгэхээр
тэгэхээр ер нь бол энэ чиглэлээр монголчуудаа цаашаа тий сураад мэрэгжил эзэмшээд ингээд явъя гэх юм бол зэрэг боломжтой байна шүү тий. Тийм байна тий. Боломжтой бичил газар зүйн сонирхолтой хүн бол тэгээд тий ганцхан энэ Австрид ч биш одоо ингээд харж байхад ер нь бол Герман, Швейц одоо энэ Америк энтерээс авахлал яг энэ мэрэгжлийн талаар хүмүүс хайгаад ер нь бага шүү дээ. Ажил сая одоо орнууд хэлсэн шиг ер нь ажил дээр бол зөвхөн герман хүмүүстэй ажиллах байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь ажлын туршлага одоо олон орны хүмүүстэй ажиллаж байгаа юм ер нь за хүмүүс ажилчдын тухай ямар сэтгэл байна? Австри хүмүүс ямар байна? Австри хүмүүс айгүй ажилсаг айгүй яг нөгөө нэг хоорондоо хамтраад одоо жишээлбэл нэг төсөлтөөр хамт ажиллах юм бол зэрэг айгүй тус болно мэдгүй юмд хэлж өгнө тий нэг юм яг одоо нөгөө нэг хийсэн төлөвлөсөн ажлаа цаг тухайд нь хөргөж өгч чадахгүй болвол тий хүлээлгэж өгч чадахгүй болвол ер нь тэгэл за ингээл өөрхөн дараагийнх нь бэлэн байгаа. Дараагийн хүн тийм бэлэн. Гэхдээ ажлаа яг ингээл тий тогтсон цаг болгондоо хүлээлгэж өгвөл яг тэгэл хоорондоо эвтэй найртай байх юм бол зэрэг австри хүмүүс ер нь ийлэг ер нь тий юм туслана. Жишээлбэл манайх одоо өнгөрсөн 7 хоногоос нэг охин дадлагаар авч байгаа манай. Тэгээ би тэр охинд одоо яг яаж ажилтдаг талаар одоо би одоо тэр охиныг хүлээж авч тэр дадлага хийж байгаа охинд одоо ажиллаад зааж өгч байгаа юм энэ 7 хоногоос. Дадлага хийж байгаа нь бүр Берлингээс Винд ирж яг экстра. Гэхдээ 3 сар л хийх юм. Тэгээ дадлага тийш явж хийдэг юм шиг. Ер нь хийгээл ах шиг байгаа хүмүүс те. Ер нь хийгээл ах шиг байна тийм. Тэгээд манай дарга гэсэн чинь ер нь эх сараас 11 сарын 12 сараас Унгараас 2 охин ирж манай дадлага хийн гэсэн. Тэгэхээр бид нартэй тэгэл ер нь ингээл харж байхад орноос хүмүүс ирээл хамт ажиллана. За Австрид тэдэн жил болж байна. Австрид ирээд нэлээ 15 жил болж байна. Маринго 16 жил болж байгаа юм байна. Одоо зараа олон жил болж байгаа байна. За 16 жилийн хугацаанд бакалавраа төгссөн байна. Магистраа одоо төгсөж байгаа шүү дээ. Ингээл ажил өгөөдөө аваад борлоо. Тийм ажил хамгаална. Тэгтээ нөгөө нэг ажлаа хүлээлгэж өгөөд эхлээд нөгөө нэг профессор одоо яг шинжлэх ухааны үндэслэлтэй юм бичиж өгөөд шалгана шүү дээ. 4-6 7 хоног гэдэг байхгүй юу? Тэр нь одоо явагдаж байгаа. Тэгээ профессор ирээд за ажилчин болж гинөө гэх юм бол зэрэг хамгаална. Тэгээ хамгаалахдаа 25 минут. Энэ бүх магистр бакалавртаа юу сурсан талаараа яриа шүү дээ. Тэгхүү те. Одоо цаанаас ер нь сэдв өгчихсөн үү эсвэл бүх юм ярьсан юм уу? Эхний 25 минут бол зэрэг яг нөгөө нэг магистрийнхаа ажлын талаар ихтгэл тавиад. Тэгээд магистрийнхаа ажлын талаарх асуултууд 5-аас 10 минутын дотор тавигдаад. Тэрнээс тэгээд дараад нь 20-25 минутын дотор нөгөө нэг яг одоо яг нөгөө нэг Master of Science гэдэг одоо нөгөө нэг title тэрийг хамгаална гэсэн. Тэр цолоо хамгаална гэсэн үг. Тэгэхээр хамгаалтны тэгэхээр нийтийн цаг юм уу баг? Тэгээд нийтдээ яг 50-аас 55 минут. Тийм ээ, орчин байна тий. Чи ч бас магистр төгссөн. Хамгаалсан тий. Яг 30 минут хамгаалдаг санагдаад байна. Тэгэхээр манайх гэхдээ шал өөр хамгаалдаг байхгүй. Шалгаж байгаа багш 2 багш нь танаас сэдвээ өгöd. Яг мэдээж нэг байгаа юуны
салбарынхаа хэмнэлт дотороо л доо. Гэхдээ яг цаанаас нөгөө миний магистрийн ажил ямар байсан, сэдв нь ямар байсан тэрнээс хамаарат жишээ нь одоо манай яг намайг дааж авсан миний нөгөө юу багш бол сэдвтэй одоо юу мөчн төрлийн сэдвтэй тэрнээс нь өөрийнхөө магистрийн ажил дээр бичсэн сэдвээ сонгож авч болтгоо. Сэдвтэй ойролцоо сэдвүүдийг одоо жишээ нь social media бэлдэмс гэхээр яг нөгөө дөрвөлгсэд юуны боловсролын дөрвөлгсэд буюу social media-г хэрэглээ авахгүй юу. Тэгэхээр яг багшаас эхний багшаас жишээ нь өгсөн листээс нь social media тэгээ миграцийн гэсэн орсон сэдвүүдийг сонгож болтгоо байхгүй юу. Хийсэн байдаг. Яг тэр өөрөө нөгөө магистрийн ажлын хооронд аягүй их тэр сэдвийг уншсан учраас харин тэгээ өөр сэдвүүд яагаад сонгоод тэгээд тэндээсээ одоо 15 ч юм уу эсвэл тэр нөгөө юу сэдвүүд аваад тэгээ ахаад нөгөө нэг хоёр дахь багшаас ахаад бас өөр сэдв 15 сэдв авдаг ч юм уу 4 ном юм уу 5 ном ч юм уу эсвэл 15 артикл тэгээд тэрнээсээ үлээ нэг 20 минут яг багш нар 10 минут цолцсон. Тэгэхээр тэр чинь аягүй нийтдээ нөгөө богинохоо хугацаанд юу ирэхийг мэдэхгүй. Хад өөр явагдаад байгаа. Гэхдээ удаан багцсан багтаа. Удаан байвал те. Манай институтээс гэхдээ нөгөө нэг мэдээж юу яана л да. Яг тэр чинь нөгөө нэг газар зүй чинь нөгөө аюу дотроо аюу олон салбартай болохоор зэрэг яг л нөгөө нэг яг тэр мэдээлэл зүйн чиг газар зүйн мэдээлэл зүйн чиглэлээрээ л асан. Тэрнээс биш надаас одоо нөгөө нэг нийгмийн газар зүй ч юм уу улс төрийн газар зүй ч юм уу тийм сэдвээс бол асуухгүй л те мэдээж. Тэгээ нөгөө нэг яг магистра яг ямар чиглэлээр яг ямар сэдвээр нөгөө нэг бичдэг хүссэн байна тэрүүгээр л асан. Тэгээ тэгэхээр одоо эндээс тийм миний ажлыг яг хариуцж авсан профессороос гадна дахиад институтээс дахиад өөр хоёр профессор ирж бас шалгана. Тэгээ дээрээс нь эндээс нөгөө нэг чам бас тэгсэн нөгөө нэг Österreichische Wissenschaftsakademie тэндээс бас нэг хүн ирж юу байна. Үгүй ээ. Манайх бол яг чиний хэлж байгаа шиг үндсэн нөгөө дааж авсан багш дээр нь хоёр дахь шалгагч гэж нэртэй одоо тэр багш тэгээд гурав дахь нь болохоор яг манай институтээс зүгээр нөгөө хөндлөнгийн шалгалт шүү дээ. Харин тэр хөндлөнгийн шалгалтанд бол зэрэг бүр өөр академис хүн шалгах юм л тийм ингээд 4 хүний хүмүүс зогсож байгаа л ажлаа хамгаалan цалаа хамгаалan ширүүх юм байна. Гайг бах уу би ер нь тэрний талаар ерөөсө бодохгүй бодож санаа бодчихвол бодчихвол тэрийг санаа зовоод юу бодож чадахгүй болчих юм яа. Тий хий ирэх юм бол яах юм бол тэр гэж бодохондоо бодож яахгүй. Өөрийнхөө ажлыг бас ярьж хамгаална. Тэгэхээр бас хүмүүс миний одоо бас бодлоор их одоо салбарууд бол өөрийнхөө ажлыг хамгаалдаг юм шиг байна тий. Тэгээ багш яг өөрийнх нь ажлыг ярангууд өөдөөс нь шал одоо юу гэдэг нь бэлдэг байсан ч юм уу асуух боломжтой юм шиг байна. Манайх болохоор шалгалт надад их сонь санагдсан. Өөрийнхөө ажлыг бол ярьж байгаа нэг 10 минут. Гэхдээ миний ажлаас асуулт юусоо асуухгүй байна. Сэдвийг асуун ярина хэрчээс. Тэгвэл яг ингээл ер нь бол хоёр үндсэн хэсэг болол нэг нь бол бицэн ажиллаараа хамгаалал нөгөөх нь болохоор яг цолоор яг нөгөө нэг яг юу сурсан төгснөр тэрээр л байна. Тэгэхээр тийм манайх юу сурснараа яадаг яг тэгвэл магистр ажиллаад тэртээ бичээд өнгө авч байгаа учраас тэр хийж байгаа юм. За 16 жил болсон энэ хугацаанд би яг илжилгээр нөгөө юу 15 жил болж байгаа. 15 юм уу? 15 юм тийм. Бакалавра төгссөн. Магистр төгсөж байгаа. Бас 2 гаргасан. Тий, хооронд нь бас яаж зүгээр ажлыг бас хийгээ явчаа. Тий. Сайкодын амжилт байгаа юм шүү дээ. Тэгэхээр тий, ажлын хажуугаар магистра хийх гээл, ажлын хажуугаар шалгалтанд бас бэлдэх гээл. Хүмүүс бас тэгдэг шүү дээ. Яаж гадаад хэл сурваа ч юм эсвэл за яаж ингээд айгуу ингээм амжилттай сурахын нууц нь юу вэ ч гэдэг юм иймэрхүү асуулт байдаг шүү дээ. Тэр шиг за тэгвэл чам дээр бол яаж
Хүүхдтэй гэр бүлийнхээ амьдралыг зохицуулаад дээрээс нь гээд буужхгүй шаргуу явж байгаад ингээд төгссөн бэ. За тэгээд мэдээж ингэхэд нэг ямар нэгэн нууц биш байх л та. Гэхдээ ямар нэгэн үндэс нэг арга барил байдаг баг тий. Харин тийм яг чиний хэлдгээр нууцч гээд ах юм юу ах вэ тий. Хамгийн гол нь бууж өгөхгүй яг тэмцээл тавьсан зорилгодоо хүрнэ гээл. Яаж хийж байгаа л ард нь гарна гэл. Тэгээд би айгүй удаан сурсан. Одоо нөгөө нэг бакалаврт чинь 9 семестр сурсан. Тэгэхээр чинь энд чинь Монголд бол яг 3 жил болол төгсчихдээ шүү дээ. 3 жил чи одоо яг 6 семестр энд ч гэсэн яг л адилхан 6 семестр гээл төгсчин. Би болохоор зэрэг дунд нь хүүхд гаргаад тий. Бас тэгээ нөгөө дунд нь хүүхд гаргахшаа тэгээд нөгөө юу гэдэг вэ болоогүй ч юм уу. Тэгээ төгсцэн гэдэг миний бодлоор бол айгүй өөрөө том. Тийм тэр чинь Эсвэл тэр нэг чи нөгөө юу биш үү? Хүн чамайг төгссөн байвал ямар төгссөн юм уу гэдэг болохоос нэг хэдэн жилийн дараа төгссөн. Асуудал ба тий. Хамгийн гол нь яг нөгөө нэг өөртөө зориг тавиал тий. За одоо би мэдээж одоо тэдэн тэр шалгалтуудыг өгч тэгж дуусна. Яг тэрэндээ яг цагаалгүй зөв одоо сонгоод тий зорилгоо тавиад хүрнэ гэдэг хичээх юм бол хинч гэсэн ямар ч 50 зорилго тавьсан тэрэндээ хүрч чаддгийм бэ. Тий хэцүүгийн хувьд бол хэцүү. Тэр чинь тий заримдаа гараад найз мэдтэйгээ уулзаад явмаар байдаг тий. Маргааш нөгөөдөр нь ч юм уу шалгалттай байх юм бол зэрэг тэгэл за алийг сонгох уу тий. Тэгэхээр чинь тэгэл өөртөө за хичээл хийх юм яач гэсэн тэгэл зөвл чиглэл юм чинь энийгээрээ л явахгүй болохгүй гэл. Тий заримдаа одоо яг шалгалттай байхад чи хүүхд өвддөг юм уу тий. Тэр мөр үед чинь бол тэгэл сайн нөхрийн тий сайн хань тий ойлгоод тий за би хүүхдээ харж хичээлээ хийж гэдэг юм уу. Тэгжэл хамтдаа л зүтгэхгүй болвол тий ер нь бол тэгээд зорил хэцүү шттэ. Хүүхдээ хамт байгаа хүн ойлгодог байх. Тий тэр чинь хамт байгаа хүн заримдаа чинь шалгалт үеэр ч юм уу эсвэл яг нэг семестр юм уу ингээл ажил хийхгүй тий тэр үед чинь тэгэл яг хамт байгаа хүнээс л шалтгаална шүү дээ бас ганцаараа зүтгээд байж бас чадахгүй тий манай ээж бас нэг семестр ирж манай баг хүүгийг харж өгсөн өөр хямд тэр чинь бас айгуу тэгэл томлсон юм чинь ойр авийн хүмүүсийн төсөл дэмжлэгээ бас чухал юм гэсэн үг тийм. Тэгвэл хамгийн хэцүү хизээ байв эсвэл ер нь хамгийн хэцүү зүйл яг энэ одоо оюутан сүүлийн одоо Австрид амьдарч байгаа үед хамгийн хэцүү үе юу байв? Хамгийн хэцүү үе ажлаас хусагдчихгүй гэж нэг гэсэн. Яна би хүлээж авсан ажлаа өөрөө мэдхгүй тий. За нэгэн дарга гэрэл за соёлоо чи ийм шойгоо тавиад ийм мэдээллийг олоод тэр даатан банкаас одоо тий тэр төслийг хариуцаад аваад хийгээрэй. За ингээ тэгээд 7 хоногийн дотор чадчихна үсттэй. Чадна. Тэгчихсэн Монгол нэрлэхүү зангаар тэгэл чадна. Тий нөгөө нэг дөнгөж ажилд орсон тий чадахгүй гэж хэлж зүрхэлж чадахгүй тий надад хүн зааж өгөөгүй штэ гэж хэлж болохгүй тий. Тэгэл шүн суугаал за одоо энэ мэдээллийг ийм програмаар бичдэг юм байна. Тэр програмын хэлэн шал ондоо юм байна те. Тэрийг би өөртөө л харж зүтгэж сурахгүй бол хинч надад хазаад би наашаа суу би чамд заагаад өгье гэх хүн байхгүй. Тэр л аюу хэцүүсэн нэг хэсэг. Тэгээ ер нь бол одоо л тэр хэцүү даваад гарцсан гэж
бодож байна. Одоо бол тэр чинь одоо ингээд нөгөө ажиллаад ингээд нөгөө нэг дотор ингээд ороо за энэ ажлыг ингээд дарахтайгаа чадахгүй мэдэхгүй юм байх юм бол яг үнэхээр ингээд хилээд тий. За мэдэхгүй байсан чадахгүй байсан ч гэсэн худлаа тэр чинь наад төслий чинь хилтлээ би айгүй өөр хийх юмнууд зөндөө ахт чинь наадах чинь 2-7 хоногийн дараа л хүлээлт гэж чадсан ч гэдэг юм уу тий. Тэгээ нэг 7 хоногт нэг өөртөө сурж тэрийг яасан юм дээр. Тэгэхээр ерөнхийдөө бас өөрийнхөө юу чадах уу чадахгүйгаа мэддэг болсон гэсэн үг шүү дээ. Тэр чинь бас л том юм сураад авчиж байгаа байхгүй ажил дээр гарч тий яг оюутан байгаад их сургууль юу заах ажил дээр гараад юу өөртөө тэн зорилго тавиад хүрч чадчихээн тэр чинь бас айгүй том бас л мэдлэг тий. За хоёлоо хүүхд байхдаа эсвэл одоо 10 жил байхдаа юу одоо ямар зүйлтэй илүү сонирхолтой бай. Багтаа шууд ингээд нөгөө шуун гинэ юм уу? Багтаа бас аль хэдийн мэдсэн байв уу ер нь энэ чиглэлээр явна та гэд. 10 жил байхад ингээд ер нь одоо нэг яг аль чиглэлээр яг ямар нөгөө нэг хүмүүс асуудаг шүү дээ. За юугаар сурах гэж байна энэ төр гэл тээ. 10 жил дахтаа л ер нь бол за математик газар зүй 2 айгуу дуртай байсан хамгийн угаасаа. Тэгээ нөгөө нэг дарханд байхдаа математик олимпиадад орж илаа. Тэгээ газар зүй олимпиадад орж ирсэн. Тэгэхээр ер нь тэгэл багасаа л ер нь газар зүй. Тэгэл нөгөө ээж даавтай хэлэхлээр Монголд ч нэг хэсэг за банкны л хүн бодлороо эдийн засгт баахан хуульч эдийн засгчтэй. Тэгээд ер нь газар юм ч юм уу банк юм уу тий. Тэгээ ээжтэй ер нь ингээл газар зүй математикаар л явмаар юм. Тэгээ наадахаар юу хийх юм чи гэх. Өөрөө ч гэсэн мэдэхгүй дээ. Тэр ер нь байсан юм байна те. Тэгээ ер нь л хичээлээ хийх дуртай. Тэгээ юм гайгүй дүн авчих юмсан хэлээгүй. Угаасаа л тийм тэгэл. Тийм байсан уу? За тэгвэл ер нь бол бодож ирсэн юм да хүрээл явж байгаа гэж ойлгож болох уу те. Одоо бол яг тий ажилдаа тий сэтгэл хангалуун ажиллаа хийх дуртай. Тэр ер нь бол тэр байгаа юм дээр л амьдралын одоо нэг тийм үе мөч дээр ирсэн л юм шиг. Тэгвэл 15 6 18 одоо юу тийм нөгөө одоо эсвэл ер нь өөрийнхөө яг аль цаг үед очиод нэг жоохон үг хэлчихмээр байна. Эсвэл одоо нэг буруу шийдвэр гаргасан нэг үед байдаг ч юм уу те. За эсвэл өөрийнхөө чинь хүүхд залуу насны дээр очино гэвэл аль цаг үед очиж юу хэлмээр байна. Дөнгөж нөгөө нэг Монголоос ийшээ нөгөө нэг авторт ирчээд хэл мэдэхгүй тийм тэгэл нөгөө нэг тэр чинь нөгөө яг нөгөө нэг Монгол оюутнуудтайгаа танилцаал гадуур мадуур айгу хийсээл тэг өнгөө өрөөл хага өрөөл тэгээ жоох мөнгө өрөөл тэр чинь яг их мөнгө уншаа штэ тэгээд айгу нөгөө нэг юу галзуух малзууханд тэг аяг тавгуугадаг тийм л ажил хийж мөнгө олж байгаа штэ тий тэр чинь бол нэг тийм сайхан хийхэд байхаа угаасаа ажил биш те. Тэгэл олсон мөнгөө тэгэл найз нутагтайгаа байгаа л тэгэл ингээл цацаал. Тэг хичээлээ хийхгүй би юу лээ тэр нөгөө герман хэлний төгссөн тогтоо шалгалт малгалтан дээр уунж барайл тэг хичээл номоо хийхгүй дэлцгнаа л гүгээс. Тэр очиж тэр үдээрээ очиод бидний цагаа өрөөд мөнгөө өрөөд ойлгоно хичээлээ. Гэхдээ тэгэл тэгсэн мал зэрэг арай ихт дуусчих байсан юм уу тийм.
Гэхдээ одоо тэгээд өнгөрснийг өөрчилж чадахгүй тий хүн одоо л яаж юу бодож ямар зорилго тавьж цагаа яаж зарцуулж одоо байгаа нөгөө одоо манай Монголд бол бидний үед тэгдэгээс ш нэг бага 10 жил мэлийн хүүхдүүд ч юм уу эсвэл ингээ залуу 17 8 та хүүхдүүд нэг жоохон бити гарч ороод бити ингээ тэгээд жоохон хориод ирдэг шүү дээ. Ер нь тэгэхээр нэг болгонд ч юм уу эсвэл ихэнх хүмүүс нэг тийм хоригж исэн зүйлсээ хиймээр эрх чөлөөтэй баймаар тэрийгэ мэдэргүй байд юм тий. Тэгээд сүүлд нь тэрийг яг ингээд тухайн үед нь яг хэрэгтэй тухайн яг хэрэгцээтэй цаг үед нь өгөөгүй бол хожим нөхөх гээд юм шүү. Тэгэхээр нэрээ тийм ч гэж магадгүй тий. Хэрвээ тэгэж далчхамж яваагүй байсан бол өдөртөө суугчдээ хийх байсан ч юм уу ч юм шүү. Тэгэж нөгөө нэг өөрийнхөө бидээр мэдрэхгүй л болол тэг мэдхгүй явах байсан ч юм уу тий. За хичээлээ хийхгүй ингээд тэнэд байх юм бол ундын байх шүү тий. Хичээлээ хийгээд байх юм бол тэнцээ цаашаа яваад идэм байх тий. Тийм байна би ч бас агуу биш тий. Бас бүр тэнэг биш юм байна шүү тий. Уг нь Гэхдээ тэнэг л байсан байхгүй юу? За жоохон ясамдаараа ингэж бодоод байхад жоохон л хүүхдүүд байгаа байхгүй юу? Дөнгөж гэрээсээ тий гараад ингээ гадаадд ирээд яахаа мэдэхгүй бас чиний хэлдгээр яг үнэн тийм тэгэж нөгөө нэг болохгүй юм хийж үзэж за болохгүй байна гэж мэдрэхгүй болвол тий. Тэгээд дараа нь нөгөө нэг ухаарсан шүн орой үчил болохгүй хийхгүй шүү дээ. Яг үнэ. Тэгэл ягаад ингэж яачваа гэвэл би ягаад унчваа юу тий. Яа, тийм хүүхдээжээ, тийм залуу насанд очиж хэлэх юм байна тий. Тий, тэгэл ер нь бол тэгэл өөртөө эзэн болж сурж ижил хүн болт юм байна. Яг тий. Тэгвэл өөртөө эзэн байж сурсан юм байна. Юу ажил дээр ер нь эсвэл ер нь за Австрали улсад ирээд хүн болол янз бүрийн юм сурж байгаа хэ тий. Ер нь юу айгүй одоо сайн амьдрал дээр ойлгож сурж аваа ажил дээр ч тэр. Ер нь яг нөгөө миний бодож байгаагаар бол яг нөгөө Австри хүмүүс юу Австрид байгаа учраас сурчлаа гэж байгаа зүйл байв юу? Бодож байгаа зүйл болов цаг бол айгүй үнэтэй. Тэгэхээр нэрээ хүнд ингэж хэлэхээр за дууртал үүдэн штэ. За ганцхан энд ч биш ах. Ер нь бол тэгэл Монголд ч гэсэн бас хүн ингээл угаасаа амьдралд гараад ирэхлээр зэрэг юмд яарал те их л тийм амжуулж ивэл ер нь бол үр дүн харагдана те. Тэгээд цагаа яг зөв зарцуулах хэрэгтэй те. Зөв хүндээ те гэр бүлдээ цагаа зарцуулах те. Яг нэг найзуудтай те нэг олон найз байхгүй ч юм уу. Эсвэл яг цагаа зөв юмдаа л зарцуулж сурж ижил хүн амжилтанд их юм гүйцээж их юм бүтээж их юм сурж тэгжил цаашлж явж болох юм байна тий. Залхуураалах юм бол зэрэг хинч за гоё ажил ийм ажил байна чи энэ ажилд орооч гэхгүй шүү дээ хүн. Тийм шүү дээ. Зүгээр ирээд төрөөд ирдэг гэж байхгүй шүү дээ. Төрөөд ирэх юм байхгүй тий. Яг л хүн болгон л адилхан 24 цаг тий 24 цаг байдаг. Тэр 24 цагаа яаж өөртөө ашигтайгаар зарцуулж чадчих юм тэгэл заримд нь 20 цаг өгч байхгүй шүү дээ. Яг л адилхан хүн болгон л 24 цагтай тий. Тийм юм шиг. За тэгвэл ажил дээр баримтлагдаг зүйл ер нь соёлоо юу баримтлагдаг цаг бол чухал юм байна. Яг юу гэж ойлгох уу? Одоо нөгөө нэг цэгцтэй ажиллах тий ч юм уу эсвэл хүмүүстэй илдэг харьцах ч юм уу тэр талаар уу эсвэл яг нөгөө нэг ажлаа цаг тухайд нь хүлээлгэж өгөх ч юм уу. За тэгвэл би асуултаас ойлоо жишээ дарга байлаа гэж бодъё л та. За. Эдэ ажилчид за тэгвэл яг чиний хувьд ажилчдаас шаардж байгаа зүйл ч юм уу эсвэл те ямар ажилчин байгаас гэж шаардах вэ? Окей тэр талаараа тэгэхээр яг тэр шиг чи өөрөө
ажиллаа хийхдээ үүдээ нөгөө чин сэтгэлээсээ хийх гэж үү эсвэл эффициент байхад чухал ч гэдэг юм те. Ямар зан чанар. Яг нөгөө нэг мэдгүй зүйлээ яг би өөртөө тэрийг яг сурч авсан. Одоо нөгөө дарагт нэг юм хийчихлээр зэрэг би чадна гэж хэлчихдэг те. Тэгэхээр зэрэг нөгөө нэг чадахгүй нөгөө тэрнээсээ стресстэй ажиллаа нөгөө нэг сайн хийж өгч чадахгүй те. Хэрвээ би одоо дарга марга байгаад ч юм уу одоо дадлагынхаа одоо оюутан хүлээж авсан байгаа шүү дээ. Тэрэндээ болохоор зэрэг би эхнээсээ л угаасаа хэлж байгаа чи их мэдгүй юм байх юм бол зэрэг асуугаарай би чамд яг үнэхээр тайлбарлаад хэлээд өгье тий. Тэр чинь тэгээд юм ер нь одоо нөгөө нэг приоризер нь болох тий. Тэр айгуу чухал одоо нөгөө нэг ямар ажлыг эхэлж хийх ёстой вэ тий. Тэр чинь одоо жишээлбэл янз бүрийн ажлууд байна шүү дээ. Ажил дээр одоо өөр компанид одоо бид нарт одоо ингээд нөгөө нэг төсөл өгөөд тий цагаар одоо тэр төслийг хийж дуусгахад тэр байгууллага цагаар одоо төлнө шүү дээ. Одоо нэг хүн дуусаад тэр програмын болтлоо ч юм уу эсвэл одоо архитектур төсөл гаргах ч юм уу эсвэл яг тэр гаднаас нөгөө нэг хүлээж авсан тэр төслөө яг нөгөө нэг өндөр чанартай гүйцэтгэж өгөх тэр чинь одоо нөгөө нэг хамгийн чухал те мөнгө болж байгаа гэсэн үг шүү дээ. Өөр ажлууд шүү дээ одоо жишээлбэл хамт ажил хажуугаар намжуулдаг одоо яадаг чинь кофе тий галзуух малзуух одоо нөгөө нэг тэр аяг тавгнууд хураах ч юм уу эсвэл үгүй нэрэ одоо нөгөө нэг цаас масаа имлж хийх юу яах одоо яаж тэр нөгөө нэг 7 хоногийнхоо тий планы гаргах уу тэр ерөөсөө чинь болоо зэрэг бүлэлж чухал тий мэдээж буруу юм хэлж хийгээд байвал тэгэл цаг алдна л гэсэн үг шүү дээ. Тийм буруу юм хийж эхлэх юм бол нэгдүгээр цаг алдна гэдэг чинь мөнгө алдна гэсэн үг тий. Тэгэхээр чин мөнгө алдаад байх юм бол зэрэг дараг мөнгө алдаад байгаа хүнийг удаан байлгахгүй шүү дээ. Ер нь бол тийм ээ. Ер нь бол мөнгө олж байгаа хүнээ л авч үлдэхийг бодно шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь тэр чухал ажлуудаа л хамгийн эхэлж хийж дуусчаал тэгэл өөр ажлуудаа мэдээж тэгэл тэгээ нэг баримталдаг юм гэх юм бол одоо би өөртөө заагаад байгаа. Яг цаг 30 минут утсан дээрээс ирүүлэг тавиад тэгээ нэг босч хөдөлж ийш тийшээ явахгүй болохоор зэрэг оройн толгой өвдөд идэв юм билээ. Тэгээ одоо яг тэгж байгаа гэхээр home office-тэй учраас тий. Яг оноо. Хизэнээс хойш байгаа тий. Яг 6 сараас хойш ахуулаа за 30% нь эхлээд 6 сараас хойш ахуулаад 30% нь яг нөгөө ажил дээрээ ажиллаад 70% нь гэртээ home office гэсэн. Тэгээ тэрнээс хойш одоо яг 8 сараас ахуулаад яг 100% home office. Тэрнээс яг нөгөө нэг гаднаас одоо төсөл мөсөл ороод ирэх юм бол тэр өөр байгууллагуудтай уулзгаж л вин энэ явна гэсэн шүү. Тэрнээс одоо бол ер нь бол home office. За кремс бодод байдаг штэ тий. Кремс ч бас арай винийг бодвол арай гараад алхаа явахад бас юутэй тий. Тэр чинь хот биш яг л тосхон шиг тий. Одоо яг манай гэрээс ийшээ ойг ойрхон ч юм уу тий. Ногоон тий. Ногоо. Ястаа ногоо яг хөдөөний хүн болцоод байна гэдэг шиг үү. Тийм болсон ингэ. Одоо хөдөөний хүн болсон. Одоо бүр гэрээсээ гарах юм байна. Хүүхдүүдээ сургуульд нь өгч авнуул гэсэн ш. Тэрнээс ер нь бол ингээл хөдөөний хүн. Одоо чи бүр эндээ тасаад тах шиг байна. Одоо вин явна гэж бодглохлоор зэрэг яаж вэ? Одоо тийм ядлаас залуу хүмүүс аягүй гарч амьдрах сонирхолтой болж байгаа санагдаад байна. Миний амаар мэддэг аргастар хүмүүс бүгдээрээ л ер нь нүгэд л явцгаагаал шүү дээ. Харин совл тий. Манай нөхрийн ч гэсэн ажлын хүмүүс нь баг л бүгдээрээ ер нь 70-80% нь бүгдээрээ л винээс гараад л гадуурл яг л ногоон газар авчиж амьдрах ажиллах юм. Шүү хүмүүс л амьдрэх газар болох байхаа тэгээд.
Гэхдээ вин гэхдээ айгүй хайртай. Вин өстой гоё хот. Нэр үнэхээр их юм сурсан, их тэр чинь винд ч одоо 10 11 жил тасралтгүй амьдрахлаар чинь зэрэгтэй винд амар хайртай. Хайртай юу. Тий. Тэр чинь цэвэрхэн зөндөө олон хүмүүс, янз бүрийн хүмүүс, Олон төрлийн хүмүүс тийм шүү тий. тий. Тэр чинь лайфстайл байгаа өөр гоё. Гэтэ танай крем сос гоё юм билээ. Кремс гоё. Гэхдээ ер нь бол өөр одоо Европын хүмүүсудаас одоо мэдээж өөр газараар Мадрид ч юм уу эсвэл Берлин, Дойчланд, Швейц маш гэл яв. Вин дээрээ вин өстой гоё хот шүү нэрээ гэж өөрөө ирэхгүй бодогддээ шүү. Юуны ер нь хоёулагийн яриа төгсгөлгүй бай. Орж ээ. За. Ганц хоёр асууя гэж бодож байна. За өөр соёлоо өөрийгөө нэг өгүүлбэрээр тодорхойлбол. Соёлоо нэг өгүүлбэрээр. Хүн болгоно л нэг өндөр эмгтэй биедээ гэж. Нэг инээс нь тэгтээ нэг инээс нь л хүн явж идэг баг таа одоо бодвол мэдгүй нэг юу хичээлмээр юм. Хөвний хувьд би одоо хүн болгон руу илдэг байхыг айгу боддог те хүн өөр хүнтэй яаж харьцаж ийн яг л тэрүүгээрээ хүн буцааж харьцаж те тэгэхээр хүн надтай гоё харьцаасаа эзнийхээ хэрээр хүнтэй гоё харьцаж сурах манай гэрийнхэн бол ааштай л гэрийнхэн ааш айлын баг үлээ тий айлын баг гэхдээ доороо хоёр дүүтэй айлын багч гэдэг айлын баг биш ээ баг биш юм биш дээ доороо хоёр дүүтэй айлын баг гэрж гайхлаа манай үеэлүүд бид чинь яг хамт өсчихлээр чинь зэрэг тэгээд дүүл болчихж байгаа хөх тий тэгэл тэгээд за 20-30 баггүй хэдэн жилийн дараа яг одоо хүсэж байгаа бүх зүйл нь биелчээд амьдарч игвэл амьдралаа хаана яаж төсөлж байна? Кремс төсөлж байна уу? Венд төсөлж байна уу? Үйгээд яагаа явж явах вэ гэж. Миний нэг бүр одоо нэг 2-3 жилийн өмнөөс л бодогдоод байгаа. Нөгөө нэг Монголд нэг дуу байдаг штэ нөгөө нэг холын газараас эрдэм сураад ирээрээ гэдэг нэг дуу байдаг да. Тэрэг зараас биш үгэлээ. Тэнцэг би ч тий яг нэг тийм дуу байдаг штэ. Их гоё дуу. Холхоо. Миний одоо 2-3 жилийн дараа хүсэж мөрөөдөж байгаа одоо нэг ингээд за нэг бодогдоод л идэг юм гэх юм бол зэрэг энэ сурсан юм тий Монголдоо нэг аваачиж сонирхсон оюутнуудад хүүхдүүдэд зааж нэг 7 хоног ч юм 2-7 хоног эндээс мэрэгчлэлт нь хамт сурсан хүүхдүүдээ мэрэгжлийн багш нараа нэг дагуулад нэг 2-7 хоног Монголдоо очиод Монголынхаа их сургуульд сурсан, үзсэн, хийж байгаа ажлынхаа талаар би Монголдоо оюутнуудаа хүргэж өгнө гэж бодож яваад байгаа. 2-3 жилийн дараа гэх юм бол Монголд их сургууль Монголын их сургуульд 2-3 жилийн дараа би болохоор 20-30 жилийн дараа гэсэн юм. За яг миний энэ нөгөө юунес бол одоо яриа өөр сонсогдоо гэж магадгүй. Миний бодож байгаа болохоор яг бүр одоо ингээд нэг хүн нэг ярьдаг штеп. За бүх юм сэтгэл одоо бүх юм болчлоо гэж би хэлдэг штеп тий. Бараг одоо үсэд ахмаар байхтай гэд. Ингээд яг тэр нэг мөрөөдлийн амьдралаа төсөөлвөл мөрөөдлийн яг чиний нөгөө сэтгэл чинь 100% хангалттай байх тийм амьдрал төсөөлийг хаана юу хийгээд соёлоо явж байгаа. Соёлоо одооноос нэг өөр байхгүй баха. Би бол үнэхээр сэтгэл хангалуун яг хийх гэсэн юм хийх дуртай юм хийгээл
сая магистрийн ажлыг хийгээд өгчлөө өөр юу одоо өөр хийгээд ах юм. Тий 20-30 жилийн дараа гэх юм бол нэг хөвгшин эмгэн болцсон тий. Тэр хооронд за нэг Австрали явж үзье, за нэг Америк явж үзье, за нэг өмнө нэг Америк, Испани ч юм уу эсвэл газар өөр газрууд руу явж үзье л гэж бодно гэхээс тэрнээс яг амьдралын одоо нөгөө нэг хийх мэргэжлийн ажил байгаа байшин тэр одооноос нэг өөр байхгүй хөө. Амьдралдаа яг одоо байгаа сэтгэл хангалуун байгаа гэсэн үг байна тийм үү? Одоо бол үнэхээр тийм сэтгэл хангалуун хүүхдүүд ирүүл маш сайхан мэдээ байна гэж маш сайхан. Тий. Одоо байгаа бүх юмдаа сэтгэл хангалуун байна гэдэг чинь тэгээд хамгийн сайхан баг тий. Тий. Ирээдүйд хүсэж мөрөөдөх юм гэх юм бол тий үр хүүхдүүд минь ирүүл сарвал нөхөртөөгөө өвгөн эмгэн болчоод хөтлөөд явж явах тэр чинь л сайхан мөрөөдөл тэрнээс энэс их өөр байхгүй хөө. За. Баярлалаа. Хүлээж авсан. Тийм. Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. Мэдээж одоо шалгалтаа магистр хамгаалал бас амжилт хүсье. Баярлалаа. Чиний амжилт ч гэсэн томоос том амжилт хүсье. Өөр олон хүмүүстэй уулзаж өөр сонирхолтой ярилцлагуудыг бас хийгээрэй тий. Одоо ингээд эхлэлийн тавьчлаа чи битээр интернетээр тавихлаар чин зэрэг Монгол өөр зөндөө гоё ажлууд хийж байгаа өөр Европын орноос хүмүүстэй бас ярих өөр орнуудаас хүмүүстэй ярих гэж найдаж байна тий. Тий. Бага. Томоос том амжилт хүсье. Сайхан ярилцлага хийсэнд баярлалаа. Окей. Би нэг мэдчилгээд амжуулчих. За. Найз энд Австрид гэдэг найзуудтай би зөндөө баярлж явдсан шүү. Онондоо бидогидоо адж байгаа сайн бүхний хүсьеөрөө эндээс кремсээс нэг тий энд байгаа. Тэгээд ээжтэй тэр нөхөө дүүдээ атгаахта тий уянгада тий атгаагчтэй бүгдэнд нь минь төргий тий. Харин хүлээж аваарай. Бичээрэй юу. Бичээрэй. Бичээрэй гэснээс нэрээ бас би ч бас мэдчилгээ төвшүүлье гэж. За би мэдчилгээ төвшүүлэхийг нөгөө юу ч хэлэх гээд мэдээж нөгөө подкастыг үздэг эсвэл сонсдог одоо хүмүүс байгаа. Тэгээд мэдээж комент хэсэгт ч юм уу эсвэл одоо нөгөө приват мессенжер тий юу санал хүстэй явуулах боломж байгаа шүү гэдгийг бас үзэг сонсогчтой байна. Хүмүүсээ үзээрэй, бичээрэй, сонирхолтой өөр зөндөө сонирхолтой ярилцсан бас байгаа шүү тий. Bye bye. Bye bye.